байцгаана манайхаа хөтлөгч сувдаа байна. За тэгэхээр энэ 7 хоногт CU-д ямархуу цоо шин бүтээгдэхүүнүүд ирсэн байгааг бүгдээрээ харцгаая. Тэгээд энэ 7 хоногийн CU-д сонь сайхан юу байцгааг бүгдээрээ танилцгаая. Аял зугаалгын сар эхэллээ. 100 болох гэж байна манайхаа. 100-ны халуунд хэдүүлээ бас өглөө эрт те кофегаа уугаал. Явах бас өмнө тасархаа шүү те. Тэнгүүд манайхан Starbucks-а санаж байгаа зү. Хэрвээ та нар санаж байгаа бол CU-гийн бүх салбар дээр Starbucks-ийн маань эдгээр хоёр төрөл маань бодлоо тэгж байна. За ванильтай төрөл болон double shot-тай төрөл маань. Double shot-тай төрөл нь бас хоёр янз байгаа. Жижиг болон том. Хэрвээ та нар маань халуунаар нуухыг хүсэх юм бол CU-гийн халуун баригч дотроос авах боломжтой. Хүүтнэр нуухыг хүсэх юм бол хөргүүрээс нь авах боломжтой. Бүр хүүтнэр нуухыг хүсэх юм бол яг энд харагдаж байгаа мөстэй аяганд хийгээд хөөхөтөн мөстэйгээр нь уух боломжтой шүү. За тэгэхээр бүгдээрээ хамгийн түрүүнд ванильтайгаас нь амсч үзье. Starbucks. Яг Starbucks амт. Айгуу гой зөөлхөн амттай мэд. Би Starbucks-ийн ерөөсө ванильтай төрлөөс нь авч үзэж байгаагүй байхгүй юу? Энийг тэгтээ яг мөстэй аянд бол бүр үнэхээр гоё байх юм. Нэг тийм зөөлөн чихэрлэг амттай хэрнээ зарим ванильтай кофенууд нөгөө нэг too much чихэрлэг гэдэг нь шүү дээ. Тийм биш. Айгуу гоё зөөлхөн. Нэг юм нялуун амттай биш. Тэгээд кофений хамт нь яг гоё орж ирсэн байна. За double shot-тэй төрөл маань бол хоёулаа адилхан. Гэхдээ савлгаа болон миллилитр нь арай өөр. Энэ нь болохоор 200 мл-тэй, энэ 275 мл-тэй. За жижигээс нь амсч үзье бүгд. Starbucks-ийн кофе айгуу гоё тааламжтай амттай те. Нэм бүр хитрхи юм гашуун биш. Тэр амт нь надад үнэхээр их таалагддаг байхгүй юу. Тэгээд халуунаар нь чуусан гоё, хүднээ нь чуусан гоё. Хамтдаа нэг хүнтэй суугаад басан ч гоё. Ер нь бол американо уух гэхээр жоохон гашуу оргиод цээж нь хорсоод идэх хүмүүс айгүй их байдаг юм байлээ. Тэнгүүд бас ваниль латте уух гингүүд хитрхи нялуу санагдаад байдаг болвол яг энэ хоёрын дундын амт нь бүр яг маш гоё тохиромжтой. Кофеин ч гэсэн амтгцсан тэгсэн хэрнээ бүр тийм гашуун биш яг гоё юм зөөлөн амт хосолцсон байгаа. Энэ бол бүр маш гоё юм. Тэгэхээр хэрвээ та эдгээр бүтээгдэхүүнийг авах гэсэн бол CU-гийн аль салбараар ороод худалдаа авах боломжтой шүү. Өглөө хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсантаа. За тэгэхээр та нар маань өглөөний цайгаа өдөр болгон уудаг уу? Хэрвээ ууж амжихгүй бол CU-гийн бүх салбарууд дээр өглөөний цайны маш олон сонголт байгаа. За эдгээр сонголтууд дээр нэг гоё сонголт нэмэгдсэн нь цараа круассант болон салаатны комбо. За дан салаад идэхэд хаяада бас айгүй хурдан шингэждэг те. Бас дээрэс нь хитрхи жоохон санагтаад байдаг болвол яг ингэж идэхэд бол үнэхээр гайхалтай. Дээрэс нь салаатны дрессингтэй энэ дотор нь болохоор бүр цэцэрхэн орсон гэдэг боддоо. Цэцэрхэнтэй салаатны дрессинг гэхээр надад амт нь амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй. За тэгэхээр бүгдээрээ олон юм яриад яах вэ? Шууд амталж үзье. Вау. Я царайлаг багцтай. Түрүүний уусан кофетэй хамт мэдэх юм бол бүр амар гоё юм байна. Круассант дотор байгаа яг энэ гахаа махан дээрс нь ингээд чизнийх нь хамт нь холтой тэрхээр айгу гоё болж байгаа байхгүй. Тэгээд чиз нь хамгийн гол нь юм тааламжтай амттай. Маш гоё зөөлхөн амттай. Тийм болохоор амд ороод яг ингээд нийлэнгүүтэй чиз нам тайлал бүр үнэхээр тасрах. Тэгээ хажуугаар нь бас салаад идчихээр салаатных нь яг энэ дрессинг соус нь бас гिचтэй
Дээрээс нь чицгарантай болохоор яг ийм салаадны амтыг айгуу гоё болгож өгч байна. Япон солонгосын 5 тухтай дэлгүүрүүд дээр вайрал болоод байгаа Ясгүй шүгүслэг чикен Монгол бүр CU-д худалдаалагдаж эхэлсэн байна. Манайхан. За тэгэхээр энэ чигт нь болохоор Chicken and More гэдэг нэртэй. Би болохоор өнөөдөр санда сэндвичийн дунд хавчрагдаж идэ гэж бодож байгаа байхгүй юу. Ягаад гэвэл би санда өндөгтэй сэндвичт маш дуртай. Дээрээс нь ингээд нөгөө захгүй учраас надад айгүй гой санагддаг. Заримдаа бургер сэндвич идэх гингүүд дотор нь одоо өөрийнх нь хашилдаг бүтээгдэхүүн ч юм уу эсвэл таалагддаг бүтээгдэхүүн байдаг шүү дээ. А тэгвэл та өөрөө сэндвичнийхаа талханд эсвэл бургерийнхаа талханд дунд хүссэн бүтээгдэхүүнээ оруулаад миксердээ комбо болгоод идэх боломжтой. Би сая сэндвичнийхаа дунд халуун ногоогүй чикнийг хийсэн байхгүй. Тэгэхээр бүгдээрээ одоо амсч үзье. Тэгэхээр өштэй манайхаа CU-д орлоо. Воо. Бургерийн талхан байна, сэндвичний талхан байна, салаад нь байна, уух юм нь байна. Бүх төрлийн сонголт байгаа. Яг одоо энэ амтыг мэдэрмээр байвал бас өөрөө хүссэн амтыг бүтээмээр байвал CU ороод худалдааваарай. Би зүгээр гадуур явж байгаад заяа. Хамгийн түрүүнд таарсан 10 хүнээс таны идэх дуртай хамгийн гоё хоол юу вэ гэж асуувал гэрийн хоол гэж хариулах байх. Би бол энд бүр 100% итгэлтэй. Би ч гэсэн гэрийн хоолд бүр маш их дуртай. Тийм учраас хэрвээ та гадуур байнга хоололдог тэгээд гэртээ нэг хоол идэж амждаг. Тэгсээр нэг гэрийн хоолыг санагалцдаг болвол маш гоё. Цоо шинхэн CU-д худалдаалагдж байгаа ээжийн гарын хоол цувралыг та нартай танилцуулахад бэлэн боллоо. Эдгээр хоолнууд маань бидний угаасаа хэдийнэ танил болсон амтнуудыг нэг багц болгоод CU-д цоо шинээр худалдаалагдаж эхэлсэн байгаа юм байна. За ямархан хоолнууд байгаа вэ гэхээр хүндэцтэй хураг байгаа, хуушир байгаа, дахианы махтай хураг байгаа, мөн дээрэс нь өндөгтэй хураг, үхрийн махтай, будаатай хураг, бас салааттай бууз. За энэ 6 төрлийн хоолноос хамгийн дуртай 2 төрлөө сонгож идэ гэж бодсон. Хамгийн түрүүнд болохоор хуушир, дараад өндөгтэй хургаа идцгээе. За бүгдээрээ энэхүү гайхалтай ээжийн гарын хоол цувралыг амсч үзье. Хамгийн түрүүнд хууширыг амсч үзье. За хууширнаас нэг таалагдсан юм нь мини хуушир байгаа байхгүй юу? Ийм жижиг хэмжээтэй хараа. Оо. Гарын алханаас ийм жижиг. Тэнгүүд би угаасаа ер нь жоохон том хуушир идэхэд надад хэцүү санагдаад байдیں۔ Энэ мини хуушир бол маш гоё. Тэгээд дээрэс нь идэхэд амар. Яг гэртээ хуушир хийж идэж байгаа юм шиг санагдчихэв. Нэг тийм гоё. Хууширныхаа гуйртыг гэрийнхэнтэйгээ ингээл нийлж зуурал илдээл. Тэгэл нэг гоё тосон тайрангуудаа шив шинхэн хуушир гаргаж ирэл идчихэж байгаа юм шиг. Ингээд хоол идэнгүүд хамгийн түрүүнд бага насны ч юм уу тэр хоолтой холбоотой дурсамж ингээд нүдэнд чинь буудаг уу. Минийх яг ингээд хоол идэх мөчөд айгүй гоё тэр нөгөө жаргалтай дурсамжууд бууж ирдэг байхгүй юу. Хоол идэх нь өөрөө нэг тийм кайфтай, жаргалтай мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. За одоо өндөгтэй хуургаа идэж үзье. Чинжүүтэй юм шүү дээ. Өндөгнөөс намаа. Одоо сүтээ цай аваад аллаа. Яг CU-гийн сүтээ цай. Нэг гоё сүтээ цайтай. Очоод. Сайхан шүү. Яг энэ хоолнууд болохоор нэг тийм амтлагч ихтэй биш. Яг л гоё гэртээ хийж иддэг нэг юм тос багтай, нэг тийм гоё хоол, эрүүл хоол гэдэг та. Яг тийм амттай. Тэгээ дээрэс нь өндөгтэй хуурганыхны энэ одоо будаа ногооных нь харьцаа, өндөгтэй хуурганых нь харьцаа бас айгу гоё байгаа хгүй. Яг таарсан тохирсон. Дээрэс нь өндөгтэй хуурга нь ингээд олон төрлийн ногоогоор баяжуулсан байгаа надад айгуух таалагдчихэж байна. Дан өндөг мах биш, хажуугаар нь чинжүү байна, луун байна гэдэг олон төрлийн ногоо холцсон байгаа нь бол идэхэд бол айгу гоё. Та нар маань ажил ихтэй, эсвэл хичээл ихтэй, завгүй гадуур байнга явдаг бол хоолоо битгий алхасаарай. Тэгээд гэрийн хоол идмээр санагчвал өөртөө хамгийн ойрхон байдлах CU руу ороод эдгээр хоолнуудаас аль ч төрлийг нь аваад идэх боломжтой. Гэхдээ та нарт аль төрөл нь хамгийн их таалагдчих чинь. Багасаа эсвэл одоо ч гэсэн хамгийн их идэх дуртай хоолныхоо нэрийг комент хэсэгт бас үлдээгээрэй манайхаа.
За энэ 7 хоногийн танилцуулсан хоолнууд маань та бүхэн таалагдсан байх гэдэгт итгэлтэй. Надад бол маш их таалагдлаа. Мөн дээрэс нь CU loyalty хөтөлбөр маань задлагдсан байгаа гэдгийг танд маань мэдж байгаа. Бас CU орох болгондоо аппликейшн уншуулад, оноогоо цуглуулад супер шагналыг эзэн болоорой. За тэгээд сувдаа байлаа бүгдээрээ баяртай.